Сайн байцгаана уу? Hexet podcast-аар өнөөдөр Joy Collar-ын талаар ярилцах болно. Эхлээд Joy гэж хэн болох? Хэргийн талаар ерөнхий мэдэж авсныхаа дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Joy Anton Collar нь 1968 оны 7 сарын 7-нд Illinois мужид төрсөн. Түүний ээжийг Linda гэдэг бөгөөд хүүгээ Paul гэж нэрлсэн ч өөрчлүүлэхээр болсон. Өрчилж авсан гэр бүлийн эцгийг Hans Peter Zimmer гэх бөгөөд агаарын тээврийн механикч байсан. Харин ээжийг нь Sally Joy Zimmer гэдэг. Хосууд хүүг Peter Zimmer гэж нэрлсэн. Тэгэхээр нэр явандаа Joy болон өөрчлөгдөх болохоор Joy гэдэг нэрээр хэлээд явах болно. Өрчилж явсан гэр бүл Illinois мужийн Wauconda мужид амьдардаг байсан. 1972 онд Hans Sally нар дахин өөр нэг хүү өрчилж авсан нь Perry гэдэг. 1983 оны 2 сард аав Ханс нь ажилгүй болсныхаа дараа Висконсин дахь ашигт малтмалын үйлдвэрлэлөө нүүсэн. Ханс эхнэрийнхээ ахын эзэмшдэг радиод зориулсан болор үйлдвэрлэдэг компанид ажилд орсон. Одоо хэргийн цаг хугацаанд ирж байна. 1983 оны 5 сарын 23-нд Joy-ийн ахлах сургуулийн зөвлөх цагдаагийн байгууллагатай холбогдож хуучин сургуулийн хэн нэгэн Joy-г гэр бүлээ алхаар төлөвлөж байгааг мэдээлсэн. Ингээд цагдаа нар шалгалт хийхээр ферм дээр ирэхэд 48 настай Ханс арын довжоон дээрээ 5 удаа буудуулсан, 44 настай Sally сарвчин дотор 15 удаа хутгалуулсан, 10 настай Perry дээд давхрын унтлагын өрөөнд 20 гаруй удаа хутгалуулсан байдалтай олдсон. Цагдаа нар хүн амны хэргийг өмнөх өдрийн 17 цагийн орчим хийгдсэн гэж дүгнсэн. Тэд ээж болох Sally-гаас хэлж дараа нь Perry-г өнөөгөөд аав Хансыг гэртээ ирэхийг хүлээж байгаад буудаж ялсан гэж үзсэн. Харин гэр бүлийн цорын ганц гишүүн болох Joy сэжигтнээр татагдан эрен хайхад тэр гэрээсээ машин унаад Kansas хотод аавынхаа зээлийн картыг ашиглаж байхдаа баригдсан. Joy-г барьж хэргийг хүлээхээр авчирсан ч Wisconsin-ы хуулийн дагуу Joy насанд хүрээгүй болохоор томчууд шиг арга хэмжээ авах боломжгүй болж таарсан. Ингээд Joy цагдаа хорих төвд 4 жилийг өнгөрүүлсэн байдаг. Энэ цаг хугацаанд тэрээр сэтгцийн эрүүл мэндийн эмчилгээ авахаас татгалзсан. Тэрээр Peter Zimmer гэх нэрээ Joy Collar болгон өөрчилсөн. 1987 оны 7 сард буюу 19 нас хүрэхээс хэдхэн хоногийн өмнө суллагдсан. Joy албан ёсоор аллах хийсэн хэрэг аваагүй болохоор өрчилж авсан гэр бүлийн цорын ганц өв залгамжлагч болсон. Гэр бүлийн хамааралтай зарим хүмүүс эсэргүүцэж байсан ч дараа нь Joy-тэй тохиролцсон үр дүнд хүрсэн байдаг. Тэрээр 4 жилийн турш сар болгон $100 хүлээн авахаас гадна байрны төлбөр нь төлөгдөж байхаар болсон. Мөн эцэг эх нь өөрийнх нь нэр дээр хадгалсан хадгаламжийг захирах эрхийг өгсөн. Ингээд Joy Флоридад өнөөж шинэ амьдрал эхлүүлсэн. 1988 онд Joy Blenda хэмээх эмэгтэйтэй танилцж охинтой болсон. Дараа нь Missouri дахь коллежид суралцаж 1990 онд агаарын хүчний хамгаалтанд 8 сар зүтгээд халагдсан. Joy 1993 онд гэрэлсэн ч жил хүрээгүй салсан. 1994 оны 3 сард 2 дахь удаага Leah гэх эмэгтэйтэй Индианы мужид гэрэлсэн. Хосууд хүүтэй ч болсон. Тэрээр эцэг эх дүүгээ алсан талаар хинт ч дурдж байгаагүй бөгөөд тэднийг согтуу жолоочийн улмаас алдсан талаар хэлж бүр булшин дээрээ гэр бүлтэйгээ очиж Joy цэцэг тавиад уйлсан байдаг. 1995 онд тэрээр хэд хэдэн барилгын компани эзэмшдэг байсан ч нэг нь дампуурсан. 2004 онд Joy, Leah хоёр салах өрөвдлөө өгсөн. 2005 онд гэр бүлийн салалтын үйл явц үргэлжилсэн хэвээр байхад Флоридагийн Сан Петербург руу явсан. Энэ цаг хугацаанд мөн төрсөн ээж Linda нь Joy-ийн сургийг гарган олж уулзсан байдаг. Linda хүүгээ өргөөснийхаа дараа 1974 онд гэрлэж Georgia руу нүүж хүүтэйч болсон. 1984 онд салаад дахиад компани захиралтай гэрлэж дахиад салсан. 1995 онд тэрээр Rob гэх гоо сайхны мис засалчтай гэрлэж Атланта хотод амьдарч байгаа. Linda өргөөсөн гэр бүлээ хөнөөсөнгө мдээгүй болохоор ч тэрв Joy гэртээ заримдаа ирж хонохыг зөвшөөрдөг байсан. Joy 2005 оны 8 сард багангийн багш Candy Williams-тэй дутансаж 12 сард нь хамтдаа амьдрах болсон. Гэхдээ тэдний харилцаа нэлийн үймэн самуунтай байсан. Хосууд 2 удаа салаад буцаад нийлсэн. Joy Wisconsin болон Georgia мужуудад ажиллаар явдаг байсан болохоор ховорхон Candy-тэй уулздаг байсан.
2008 оны 4 сард ээж Линда өргөж авсан гэр бүлд юу тохиолдсон талаар олж мэдсэн. Энэ цаг хугацаанд Joy гэртээ байгаагүй болохоор Линда нөхөртөөгөө бүх зүйл хэвээ мэт жүжиглэхээр шийдсэн. Ялангуяа аллагтай холбоотой яриа үүсэхгүй байх тал дээр анхаарч байсан. Joy Линдагийн байхдаа үргэлжил нүүх талаар ярьж хизээж хэрэгжүүлээгүй болохоор Линда энэ боломжийг далимдуулан Joy-гийн бүх зүйлийг цуглуулна түүн дээр аваачиж өгсөн. Дараа нь гэрийнхэн цоожийг сольж холбоо тасалсан байдаг. Хожим нь Joy хэлэхдээ ээждээ дахиад хаягдсан мэдрэмж төрсөн гэдэг. 2008 оны 8 сард Joy Candyтэй хамт амьдрахаар Флорид руу нүүсэн. 2009 оны 5 сард Candy 2 болзооны сайтад Joy-г бүртгэлтэй байгааг олж мэдээд бүр мөсөн салахаар шийдсэн. Салалтын дараа Joy стокер болон хувирсан. Тэрээр буцаж нийлэх тал дээр хэдэн зуун имэйл бичиж Candy-гийн гэр учир битүүлгээр хид удаа сүйтгэгдсэн байдаг. Candy дараа нь Линдагаас хэрхэн өргөж авсан эцэг эх дүүгээ хөнөөсөн талаар олж мэдсэн. Candy Joy-ийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шийтгэл авахгүйсэн ч имэйл үргэлжлүүлэн ирж, Facebook-ээр имчиж, утсаар дарамтлсан хിവэрлээсэн. 2009 оны 6 сард хүм мөшгсөн хэрэгээр хөнгөн яллагдаж, батлан даалтаар гарсныхаа дараа хэсэг алга болсон. Гэсэн хэдий ч мөшгсөн хിവэрлээсэн. 2009 оны 10 сарын 21-нд хүндрүүлсэн хэрэгээр 3.5 жилийн хорих ял авсан. 2012 онд тэрээр 2.4 жил суугаад гарсан байдаг. Энэ хугацаанд тэрний шинэ найз охин ийм зүйл болж байгаа аллагын талаар огт мэдээгүй байсан. Дараа нь 2014 оны 7 сард 3 эмэгтэйчүүдийн мессежнээс болоод баривчлагдсан. 2015 онд 3 удаа танхаарсан эргээр 30 хоног хоригдож ял авсан ч хангалттай цаг хугацаанд суусан гэж суллагдаж Калифорни дахь ажил руугаа явна гэж хэлсэн байдаг. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Энэ хэрэгээс хэд хэдэн нэмж дурдах зүйл байгаа нь. Нэгт Joy хүүхэд байхдаа өргүүлсэн гэдгээ мтэгүйч 12 настай байхдаа нагц эгч нь санамсаргүй өргүүлсэн талаар хэлж эцэг ихэнч хүлээн зөвшөөрсөн байдаг. Яг яахаар санамсаргүй ийм зүйл хэлсэн тодорхойг байгаа. Багада тэрээр нэг л хүйтэн эсвэл духгүй байдаг байсан өргүүлсэн гэж мэдээнээс бүх зүйлийн учир тайлэгдсан байж магадгүй. Аллагын шалтгаан дээр эцэг Ханс Joy-г зоддог байсан гэж байгаач яагаад ээж дүүгээ хэрсгэгээр алсан тайлбарлахгүй байгаа. Хоёрт Joy өргөмөл гэр бүлээс согтуу жолоочийн улмаас алдсан гэж дахин хүмүүст хэлж аварч чадаагүй гэж өрөвдүүлэхийг хичээж аль болох аллагын талаар олж мэдүүлэхгүй байхыг хичээсэн. Тэрнээс яагаад худлаа хэлж байгаа талаар асуухад Joy хэрвээ хэлчих юм бол бүх зүйл оргонгороо эргэн үсттэй гэж хэлсэн байдаг. Гуравт Candy хэлэхдээ Joy-г шууд л хүнд таалагдахаар шин чанартай гэсэн байдаг. Дур булаан зан чанартай, мэдрэмжтэй, үргэлж хэлэх зүйлээ сайн мэддэг гэсэн. Candy анх аллагын талаар мэдээгүй байсан ч Мерсээр анхаарах зүйлч гарч ирсэн. Жишээ нь тэд анхудаага салахад Joy өөрийн гэсэн бүх зүйлээ авч явсан бөгөөд жижиг тэмдэглэлийн хэдэн зуун цаасан дээр Candy-гийн байраар дүүрэн бичиж үлдээсэн байсан. Цаасан дээр юу ч бичсэн бай. Бүгд нэг утгатай. Гэхдээ Joy хажуунхан санагдсан ч Candy буцаад нийлсэн. Хоёр дахь удаагаа салахдаа Joy-г өөр эмэгтэйтэй уулзаж байгааг мэдсэн ч дахиад буцаад нийлсэн. Түүнчлэн Joy Wisconsin, Georgia мужуудад ажиллаж байхдаа яагаад Candy-тэй холбоотой байж чадахгүй байгаа тал дээр маш олон шалтгаан хэлж байсан. Candy ч мэдээж ямар нэгэн зүйл болохгүй байгааг дотроо мэдэж байсан. Мэдээж Joy тохиромжгүй зөв хүн биш байлаач эмэгтэйчүүдийн тал дээр азтай нэгэн байсан. Нэг төрлийн хүүхэд жихрийн дэлгүүрт орчихсон мэтэл байсан. Дөрөвт Candy-гаас салахтай Joy гачирхалтай зан авир гаргадаг байсан. Тэрээр найдаж байна гэдэг үгийг маш ихээр хэрэглэж чиний мэдх ертөнц нурж унаасаа гэж найдаж байна. Тэжээвэр амтэн чинь үхээсэ гэж найдаж байна. Байшин чинь нураасаа гэж найдаж байна. Би чинь хэлбэрээ алдтал машины усалд ороосоо гэж найдаж байна гэж хэлсэн байдаг. Нэг эвгүй авиасан дурдах юм бол Joy бусад хүмүүсийн зан аран шин ярианы хэлбэрийг хуулбарлан Candy-тэй ярьдаг байсан. Жишээ нь сэтгэл зүйч, хуучин ихнэр, өөрийнх нь хүүхдүүд, найз нөхдийнхөө зан аран шин ашигладаг байсан. Заашлаад хэд хэдэн мессежийг өөрийгөө дүүжиллээ гэж бичиж өрөвдүүлэх сэтгэл хайж байсан байгаа. Яг ийм шалтгаанаас болоод Candy ээж Линдатай нь холбогдож Joy-ийн өнгөрсөн амьдралыг мэдхийг хүсснээр аллагын талаар олж мэдсэн байдаг.
Joy анх баригдаж суллагдсныхаа дараа Candy руу секс тоглоом, цэцэг, өгсөн усан гахаа явуулсан байдаг. Candy усан гахаан дуртай байсан болохоор Joy өөрийнх нь хайртай гэсэн зүйлийг өөрийнх нь эсрэг ашиглахыг оролдсон. Нэгэн удаа тэрээр өөрийн биеэр далайн ирэг дээр уулзахаар ирсэн ч байдаг. Бүр ингээд болоогүй. Candy-сийн зургийг ашиглаж, болзооны вебсайтад бүртгүүлээд залуучуудтай сексийн талаар чатлаж, тэндээс хэд хэдэн залуус Candy-гийн гэрт ирсэн байдаг. Тэгэхээр Joy-ийн хувь хүний талаар дүгнэлт гаргавал хувиа хичээсэн, үүш хонзонтэй, залтай, өөртөө итгэлгүй, төлөвшөөгүй, амархан ууралдаг байдлыг харахад харуул хяналттай газар байвал зохихоор. Joy өргөж авсан гэр бүлээ хөнөөсөн ч ял аваагүй. Хачирхалтай хуучирсан хуулийн улмаас тэрээр өөрийнхөө амьдралыг дахин эхлүүлэх боломжийг олгосон. Яг энэ хэргийн дараа хууль шинжлэгдэж өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр Joy Candy-г сталкер болгон мөшгөхөд хоёр төрлийн явар гаргаж байна. Нэг нь үгүйсгэл, үүнд салснаа хүлээн зөвшөөрөхгүй, буцаж нийлэх оролдлого, занал хийл ашиглаж байна. Нөгөөх нь өсөрхөх, үүнд эрх мэдэт хяналтаа эргүүлэн авахын тулд Candy-г сүрдүүлж, айдаст автуулж байна. Тэрний ээлдэг зан эмэгтэйчүүдтэй харилцаа үүсгэхэд тусалсан ч өмнөх амьдралаа нуухад маш хэцүү болгосон. Гэхдээ бүх эмэгтэйчүүд тэрнийг үгүйсгээгүй. Joy-ийн өмнөх амьдралыг мэдсэн ч хүлээн зөвшөөрсөн эмэгтэйчүүд ч байдаг. Магадгүй тэд муу зүйлс ард үлдсэн гэж бодож байгаа байх. Гэхдээ сэтгэлийн докторгүй, сэтгцийн эмчилгээ, арга хэмжээ авахаас татгалзаж байгаа хүн энгийн хүн шиг ямарваа нэгэн үйлдэлд хариу үйлдэл хэвийн гаргана гэдэг тэмч амар байхгүй болов. Өнөөдрийн хэрэг дээр сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Joy нийгэмд амьдрахад аюулгүй гэж та бодож байна уу? Эсвэл хэргийг сөхөж торны цаанд байх ёстой, болзошгүй аюултай хүн гэж та бодож байна уу? Өнөөдрийн дугаартай хамт байсан баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.